Ингээд ихний мэдээлэл хамтарсан засгийн газрын тэргүүн өөрийн өсөлтөөр огцрох өргөдлөө өгнө гэх мэдээлэл гарсан ч засгийн газрын ээлжид хурал хойшилж тэрээр улсын хурлын чуулганаас чөлөө авсан. Тэгвэл энэ цаашид ерөнхий сайд ажлаа үргэлжлүүлэн хийх үү, огцрох уу гэдэг асуултыг олон нийтэд үлдээгээд байна. Тэгвэл энэ асуудлаар сэтгүүлч Мөнх Туул дэлгэрүүлэн хүргэх болно. За оройн төргий тэгэхээр өнгөрсөн 7 хоногт өрнсөн улс төрийн хүрээнд өрнсөн үйл явдалтай холбогдуулаад Монгол Улсын одоо хамтарсан засгийн газар огцрох уу, за оюутны засгийн газар огцрох уу гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг төвд байна. За улс төрчдийн зүгээс бол за ялангуяа сөрөг хүчний одоо намуудын улс төрчдийн зүгээс бол оюутны засгийн газар алидийн дефакто болсон. За ер нь бол огцрох одоо процессыг албажуулах үлдсэн болохоос биш улс төрийн хүрээнд бол дахин одоо энэ засгийн газар үйл ажиллагаа болох боломжгүй болсон гэдэг мэдээлэл хийж байгаа. За гэтэл Монгол Улсын одоо ерөнхий сайд маань за засгийн газрынхаа отгон одоо хурлыг хийж за танхимынхаа гишүүдэд огцрохж байгаа үндсэн шалтгаануудаа за эрх баригч Монгол Ардын намын баг хурал дээр болсон үйл явдлыг танилцуулахгүй хурлаа хит хит удаа хойшлуулсан. За чуулганы хуралдаанд ч ихсэн орж ирэхгүй чөлөө авсан ийм нөхцөл байдалтай. За тэгэд олон нийтийн зүгээс бол яагаад оюутны ерөнхий сайд за ажиллаа өгөхгүй байна. За хамтарсан засгийн газрын тэргүүн ер нь огцрох уу цаашдаа үргэлжилж ажиллах уу гэдэг ийм асуулт хിവэрэ үлдсээр байгаа. За тэгвэл Монгол Ардын намын одоо дүрмд заасны дагуу за намын дарга нь Монгол Улсын ерөнхий сайд болдог ийм дүрмтэй. За тэгэхээр оюутны ерөнхий сайд огцрол Монгол Ардын намын дарга хэн болох вэ гэдэг асуудал өнөөдрийн улс төрчдийн одоо дунд хамгийн их асуудал болоод байгаа. За одоогийн байдлаар бол Монгол Улсын одоо ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх за улсын их хурлын дарга амар баясгалан за засгийн газрын тэргүүн Монгол Улсын ерөнхий сайд оюутны нарын одоо хин нь Монгол Ардын намын дараагийн даргад өөрийн хүнээ тавих бай. За хэн одоо томилгоо хийх вэ гэдэг бол улс төрчдийн хувьд гарал татсан юм үйл явдлууд өрнөж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс за хөрөлсөхийн зүгээс бол өмнө нь оюутныг Монгол Ардын намын дараагаар тавьж байсан. За үүнтэй холбоотойгоор одоо улс төрийн үйл явдал өмнө хүртэл өрнөжсэн бол одоо түүнийг сольж дараагийн ээлжнийх нь хүнийг тавих болжээ гэдэг ийм зүйлүүд бас явж байгаа. За ингээд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Янгуугийн Содбаатар тэр үедээ олон хүмүүс ерөнхийлөгчийн зүгээс Монгол Ардын намын дараагийн дарга за Монгол Улсын ерөнхий сайдын албан тушаалд очих нэ гэдэг ийм мэдээлэлүүд явж байгаа. За тэгвэл одоогийн улсын их хурлын дарга одоо амар баясгалангийн хувьд бол за дараагийн Монгол Ардын намын дарга болох уу, за ерөнхий сайд болох уу гэдэг дээр өөрийн байр суурь бол одоогоор илэрхийлсэн байгаа. За миний хувьд бол гүйцэтгэх засаглалт биш. За их хурлын даргын ажлыг үргэлжлүүлэх хийнэ гэдэг ийм нөхцөл байдал та. За ингээд сүүлийн үед сошиал одоо мэдээлэл болон захин ертөнц хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа мэдээллийг харах юм бол Монгол Улсын шадар сайд амар одоо сайхны зөв нэр бас Монгол Улсын ерөнхий сайдад гарч байгаа. За түүний хувьд бол одоогийн их хурлын дарга амар баясгалантай нэлээ одоо ойр дотны улс төрийн хүрээнд одоо нөхөрлөгөө гэсэн ийм мэдээлэл байгаа. За нэг фракцийнч гэж болно хэлж болохоор байгаа. За тэгвэл Монгол Улсын одоо ерөнхий сайдаар ажиллаж байгаа оюутны хувьд өөрийнхөө оронд Монгол Ардын намын дараагаар хэнийг тавих вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр үлдэж байгаа. За хэрвээ одоо улс төрийн хүрээнд үүсэж байгаа нөхцөл байдлыг таамаглаж үзэх юм бол амар баясгалангийн хувьд оюутан гэдэг хүний талд орох уу, за эсвэл Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн фракцад нэгдэж саналаа өгөх үү гэдэг дээр дараагийн Монгол Улсын одоо ерөнхий сайд за Монгол Ардын намын даргын хэн байх вэ гэдэг сунгаа ихээхэн одоо анхаарал татгаж болж ирж байгаа юм. За яг эдгээр одоо улс төрчдийн хувьд за дундын хин нэгнийхээ фракц гэж хэлж болохооргүй мөртлөө за дараагийн Монгол Улсын ерөнхий сайдад нэр нь нэлээд хүчтэй яригдж байгаа. За байж болох кандидатын хувьд бол одоогийн Монгол Улсын засгийн газар хэрэг эрхлэх газрын дарга Нэм Осрын учрал байгаа. За түүний хувьд бол энэ хамтарсан засгийн газрын галтгоог барьж байгаа. За Монгол Улсын сайдын хувьд бол улс төрийн хувьд байр суурь илэрхийлэх боломжгүй цаг үе байна гэж хэлсэн. За гэхдээ татгалзаж байгаа талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэх учраас за түүний хувьд Монгол Улсын ерөнхий сайд за Монгол Ардын намын дарга гэдэг энэ одоо албан тушаалыг бас сонирхож байгаа гэдэг нь тодорхой одоо харагдаж байгаа гэж хэлж болохоор юм. За тэгвэл Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс одоогийн одоо засгийн газрын тэргүүний ажлыг өгөхгүй за Монгол Ардын намын даргад хэнийг тавих вэ гэдэг энэ асуудлыг эцэлэх хүртэл одоо засгийн газрын тэргүүнээ хിവэр байх магадлалтай ийм дүр зураг ажиглагдаж байна. За хэрвээ одоо байгаа Монгол Ардын намын дүрэн болон за улсын хурал засгийн газрын одоо тухай хуульд зааснаар бол
оюурд нь ерөнхий сайд өөрийнхөө огцрох хүрээлтийг их хурлд оруулахгүй болвол за түүнийг огцруулах ямар нэгэн процесс бол эхлэх байна. За Монгол Ардын намын баг хурлаас гарсан шийдвэрийг бол намын дарга нь хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн дүрэн байдаг. За гэхдээ энэ дүрмд заасан үүргээ Монгол Улсын ерөнхий сайд өнөө маргааштай хэрэгжүүлэхгүй байх бүрэн боломж бий. За түүний өмнөөс энэ асуудлыг их хурлд ч юм уу одоо ямар нэгэн байдлаар барьж орж ирэх хүн бол хуулийн хүрээнд, намын дүрмийн хүрээнд бол байхгүй. За Монгол Ардын намын баг хурал их хурал хизээ хуралдах вэ гэдэг тов бол одоогийн байдлаар 9-р сар гэж гарсан байгаа. За тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс бол дараагийн Монгол Ардын намын даргад хэнийг томилох вэ гэдэг энэ шийдвэр гарах хүртэл за магадгүй Монгол Ардын намын баг хурал хуралдах хүртэл өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал үргэлжилж магадгүй юм а гэсэн ийм дүр зураг ажиглагдаж байгаа. За гэхдээ маргааш Монгол улс одоо засгийн газрын одоо хуралдаан бас болох ёстой. Энэ хурал дээр бас ямар нэгэн байр суурь илэрхийлэгдхийг үгүйсэхгүй. За гэхдээ түүний хувьд яг хэнийг өөрийнхөө албан тушаал томилох вэ гэдэг нь дараагийн Монгол Улсын ерөнхий сайдыг тодорхойлох учраас за энэ бол улс төрийн хүрээнд маш их анхаарал татсан. За улс төрчдөөс хооронд нь одоо талцуулж болцсошгүй ийм нөхцөл байдал үүсгээд байгаа маа. За тэгэхээр өнөөдөр үүсгээд байгаа нөхцөл байдал бол эрх намар буюу 9-р сарын хүртэл үргэлжилж болцсошгүй ийм дүр зурагтай байгаа юм аа. Мэдээлэлд анхаарлаа хандуулсанд баярлалаа.